Үзэгчтэй Тэнгэр телевиз COP17 ногоон бүсээс та бүхэнд хүрч байна. За бид яг одоо олон улсын харилцааны судлаач профессор Баярхуутай ярилцах гэж байна. Өдрийн мэнд хүргэдэнд. За баярлалаа. За COP17-г тойрсон янз бүрийн өнцгүүд сошиал сүлжээнд өрнөж л да. Та өөрөө бас сошиал сүлжээнд идэвхтэй хүн шүү дээ. Тэгэхээр ер нь COP17-г эх орондоо зохион байгуулахын ач холбогдол нь юу юм бэ? Монгол улс яаж манлайлж оролцож чадах юм бэ? За мэдээж сошиал ертөнцид өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх нь бол Монгол хүний эрх тийм ээ. Одоо Монголын арчлан чинийг онцлог болвол тийм ээ. Эерэгч вэ, сөрөгч вэ бүх үзэл бодлоо бол чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр бол энэ олон үзэл бодол дотор бол COP буруу зөв гэдэг юм уу Монгол улс ашигтай ашиггүй хэдэн төгрөгийн орлоготой Монголын ард түмэнд буух өрөөгөөж нь юу юм гэдэг юм уу ийм хилцүүлэг өрнөж болно л доо. За энийг бол би үгүйсгэж байгаа юм биш. Тэгвэл бол бас бидэнд нэгдсэн нэг ойлголт байх хэрэгтэй. Үндэсний эрх ашиг гэж байна. Монгол улсын хувьд гадаад бодлого дээр нэгдмэл байх хэрэгтэй гэж тийм ээ. Гадаад бодлого бол нэгдмэл байна. Улс төрийн хүчин сүүл нийгмийн анги бүлэг болгон гадаад бодлого тусдаа явуулна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нэгдмэл гадаад бодлоготой тийм ээ. Гадаад бодлого нь бол одоо инхийг эрхмэлсэн олон толгуурт тийм ээ. Залгам чанараа хадгалсан онлын хувьд бол прагматик ийм л гадаад бодлогыг 36 жил явуулсан. Энэ 6 ерөнхийлөгч болоод 17-8 засгийн газар их хурлуудын үед бол гадаад бодлого бол тийм айхтар том савлаж говьж исэн тохиолдол байхгүй. Тийм учраас бол энэ үдэл бодлол илэрхийлэх төрөлсхийн гадаад бодлого нэг чигээрээ батвах зөв суурин дээр байх хоёр бол ялгаатай. Тэгэхээр Монгол улсын гадаад бодлогыг тодорхойлдог гадаад бодлогын үзэл баримтлалууд байна тийм ээ. Хоёр удаач одоо батлагдчихлаа тийм. Үндэсний үйлдвэрлэлийн үзэл баримтлалууд байна. За дээрээс нь бол их хурлын чуулганы дараа шинээр байгуулагдсан засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөр бол байнга тодтогж явдаг. За одоо энэ ерөнхийлөгч хөрөл бүхий өнгөн дээр бол гадаад бодлогыг ерөнхийлөгч жинхэнэ гартаа тийм ээ. Одоо өөрөө гартаа авч тийм ээ. Өөрийнхөө эвэлдээр залгамжлалдор олон тал тамтай ажиллагааг бол маш эрчимтэй хөгжүүлж байгаа нэг онцлог байна. Сүүлийн 4 жил 22, 23, 24, 25 гэдэг ингээд аваад байна. За одоо 5 дахь нь боллоо тийм ээ. Тэгэхээр бол ингээд энэ 22-оос энэ 26 оныг тийм аваад үзэх юм бол олон тал тамтай ажиллагааны талбар Улаанбаатар хот. Тийм Монгол улсын нийслэл Улаанбаатар хот боллоо гэдгийг бид мэдчихэж шүү дээ тийм. За ковидын 2 жилиг орхив. 22 он гэтэл бол нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулахад оролцож байгаа эмэгтэй цэргийн холбоо агчдын олон улсын чуулган нэгдсэн үндэсний байгууллагын юуйл дээр болсон. 22 оны зун шүү дээ бид бол мэдж байгаа тийм ээ. За тэгэл феминист гадаад бодлогыг албан ёсоор дэлхийн дахинд албажуулсан эмэгтэй гадаад хэргийн сайд нарын дэлхийн хэмжээний чуулга болчихсон шүү дээ. Улаанбаатар хотны 23 онд болсон юм. 24 25 онд залгуулад мөн дэлхийн эмэгтэйчүүдийн тийм дэлхийн эмэгтэйчүүдийн форум, эмэгтэй бизнес эрхлэгчдийн форум байна. Ингээ яваад энэ 26 он руу ороод ирэхэд бол за энэ COP17 17 дугаар баг орл. Эний өмнө 2 өдөр хоролцсон дэлхийн малчтын чуулга болж Улаанбаатарт тийм дэлхийн 100 гаруй мал аж ахуй нүүдлийн болоод мал аж ахуй эрхэлдэг дэлхийн 100 гаруй 102 улс гэдэг байгаа шүү дээ. 102 улсын нийт 400 гаруй төлөөлөгчд Улаанбаатар хотод чууллаа. За Монголын 6 чөлөө 7 аймагт дэлхийн малчид явж Монголын нүүдлийн мал аж ахуй, малчтын амьдралтай танилцлаа. Байгаль орчинтой танилцлаа. Монголын мал аж ахуйг жинхэнэ биеэрээ харлаа. Нүдэрээ харлаа, биеэрээ мэдэрлээ. Энэ бүхэн чинь дандаа анх удаа болж байгаа байхгүй. Тэгэхээр би юу гэж үзэж байгаа нөхдөд зэрэг нэгдүгээрт бол мөнгөөр гэдэг юм уу тийм ээ одоо тэгштэй сая тэрбум доллараар үнэлж болчихгүй нэг том ач холбогдол гэдэг юм уу нэг том олзуул Монгол улсын гадаад бодлогыг бол дайны дэлхийг сурталчлан таниулсан Монгол орноо сурталчлан таниулсан гадаад суртал нэвтрүүлгийн маш том арга хэмжээг энэ COP17-г зохиож шүү дээ. Монголыг дэлхийн дээр мэддэг болж байна тийм ээ. За үүний цаана нэгэнт нэгдсэн үндэсний байгууллагын тийм бүх гишүүн орнуудын талбай гадаа намирч байгаа үстэй тийм ээ. За тэгэхээр бол 197 ч байдаг юм уу 190 гаруй ч байдаг юм хэд ч байдаг юм тийм ээ. Ямар ч байсан нэгдсэн үндэсний байгууллага өөрөө
Энэ хурлыг Улаанбаатар зохион байгуулж байна гэдэг чинь. Өмнөх хурал нь Сауди Арабт болсон. Одоо манай улс даргалагч болсон тийм ээ. Сауди Арабаас даргыг авсан шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар зохион байгуулж байна гэдэг чинь энэ олон улсын харилцаанд өргөн хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд дэлхийн хамтын нийгэмлэг тийм ээ. Энэ хүрээнд Монгол улс олон талт хамтын ажиллагааны идэвхтэй тоглогч, хариуцлагатай идэвхтэй тоглогч, үүргээ бүрэн ухамсарсан ийм улс орон олон улсын харилцааны субъект мөн гэдгийг дэлхийд дахин дэлгэхэд өгчлөө. Энэ чинь агуу том ач холбогдол. За цаана энэ КОП 17-г үе зохион байгуулагдж байгаа энэ олон уулзалтууд байна. Олон талт, хоёр талт, гурван талт гэдэг юм уу. Тийм энэ хондоо делегашн павильон гэдээ байж байгаа шүү дээ. Төлөөлөгч, гадаадын төлөөлөгчдийн павильон дотор болж байгаа уулзалтууд, тэнд хилцүүлгүүд байна тийм. Энэ чинь бол заавал Монгол улсад өрөөгөөж өнөөдөр биш хэд маргааш нөгөөдөр хойтон өгөх байхгүй юу. За энд бол бизнесийн олон уулзалтууд болж байна тийм ээ. Бизнесийн олон уулзалт. Хоёр талын хамтын ажиллагаа. Монгол улсад олон талт хамтын ажиллагаанд энэ дэлхийн хамтын нийгэмлэгээс Монгол тусалж чадна гэдгээ батлан нотлоод энэ форумыг хийж байгаа юм л да. Бид бол нэгдсэн үндэсний байгууллага болоод олон улсын байгууллагаас зохих дэмжлэгийг авчаад би тэжнээ сая тэжнээ тэрүүн доллар гэж ярих гээгүй байл. Ямар ч байсан дэмжлэг гэдгийн цаана бол маш өргөн утга агуулгадж байна. Тэгэхээр энэ их дэмжлэгийн чинь цаана бол Монголд үлдэх юм гараад ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидэнд ногдох гарт юм өвөрт хийх нэг хэдэн долларын тухай ч юм уу эсвэл юу гэдгийг энэ ядууралтай холбоот ч юм уу энэ бензин шатхууны амсгалтай холбож байгаад энэ КОП 17-роо давшилна гэдэг бол ямар ч утгагүй л байна. Энэ зүгээр ерөөсөө тэнэглэл байхгүй. Одоо та хэллээ шүү дээ. Тэнгэр телевизээс тухайн жилүүдэд ажиллаж ирсэн олон улсын эмэгтэй одоо гадаад хэргийн сайд нарын уулзалт, за тэгээ эмэгтэйчүүдийн дэлхийн эмэгтэйчүүдийн форум гэх мэтчлэн 3 форум дээрээс шууд амжуулалтаар ажиллаж ирсэн. Эдгээр уулзалтууд. За одоо ингээд КОП 17-г ер нь ийм олон уулзалт зохион байгуулаад тэгээ үр дүн нь юу юм бэ гэдэг бас нэг үнцэг гарч ирж байгаа. Тэгэхээр одоо бид нар юу гэдгийг КОП 17 дуусангууд шууд ямар нэгэн хөрөнгө санхүүжилт босоод үр дүн гарчихгүй. А гэхдээ эдгээрийг зохион байгуулахын гол ач холбогдол нь юу юм бэ? Энэ үр дүн нэхэд байгаа улсууд бол энэ олон улсын харилцааг гадралдаг болцсон улсууд. Ихэнх сэхэтнүүд байгаа юм. Тэ. А тэгээ яг үр дүн нэхэд байгаа ч юм уу эсвэл энэ КОП 17 руу хараал урсгаад байгаа улсуудын чинь ихэнх нь бол би өргөдөөгүй, би оролцоогүй учраас Улаанбаатарт Монголд болж байгаа олон талт хамтын ажиллагааны форум бүтлгүүтж яах нь бол харин тэдэнд таатаач юм шиг. Ийм уур амьсгалын дор бичиж байгаа байхгүй юу? Би өөрөө мэдрээд байна л дээ. Би тэдний чинь үеийн хүн шүү дээ. Би яг тэр тоонд чанагдсан хүн байхгүй юу? 2003 оныг аваад үзье. 2003 онд Намбарын инквайрийн засгийн газрын өнгөн дээр Улаанбаатарт нэгдсэн үндэсний байгууллага оролцсон анхны маш том форум. Дэлхийн 107-8 орны төлөөлөгчд оролцсон. Ардчлалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар баг хурал гэдгийг зохион байгуулж байсан шүү дээ. Тэгээ баг хурлынхаа даргалагчийн үүргийг дараад нь Катарт шилжүүлж байсан шүү дээ. Тэр форумын үед бол нэгдсэн үндэсний байгууллага оролцсон. За ардчилсан болоод ардчлагдж байгаа улс орнуудын 100 гаруй улс орны төлөөлөгчд Улаанбаатарт мужигнж яхад хэн ч хүч бодоогүй өрөөгөөж нь хаа байна, мөнгөн дүн юу юм гэж нэг ч хүн тавьдаггүй байсан байхгүй юу? А тэгвэл түүхэндээ анхудаа тим том форумыг түүхэндээ анхудаа Монгол улс зохион байгуулсан. За 10 жилийн дараа 2013 онд ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн 7 дугаар их хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тийм дуйлаантай болсон. Бас л дуйлаантай. Тэр хэсгийн дээд хэмжээний зочид төлөөлөгчд нөгөө Аун Сан Сүүжи нөгөө Нобелийн гүтээвний шагнал тийм ээ. Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч, Нигерия улсын дэд ерөнхийлөгч гэдэг юм ингээл яваад байна шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрмжийн даргын оролцогч байна. Тайландын ерөнхий сайд бас хүндэт зочноор ирж байсан. Тэгэл ингээд тэр бас л том уулз, бас л нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээний бас л том орол. Монгол улс ардчлалын манлайлагч улс гэдгээ төвгээр нотолж чадсан. Бас л өөрөөгөө ч хаа байна гээл тэмцэл өрнөөгөө мдээгүй. За 16-нд АСЕАН байна. Тийм Аз Европын дээд хэмжээний дээд түвшний уулзалт тийм Аз Европын 50 улсын маш өндөр түвшин тийм тэнд ирсэн зочдыг хараарай. Хонд АСЕАНыг тохиолдуулаад Монгол улс албан ёсны болоод төрийн альчил хийсэн бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч тийм Японы ерөнхий сайд, Хятадын ерөнхий сайд, Сингапурын ерөнхий сайд, Вьетнамын ерөнхий сайд гэдэг. 4 засгийн газрын тэргүүн нэг ерөнхийлөгчийн төрийн альчлалыг авчихсан байхгүй. АСЕАН үед тийм. Энэ ч юм бол Монгол улс дайны дэлхий дээр олон улсын харилцааны маш идэвхтэй
За бүр том гэд нэрлдэг юм гэхэд маш идэвхтэй. Өөртөө тийм ээ одоо ахтгаар том өөрөг хүлээсэн тоглогч мөн байна гэдгийг харуулчихсан. Тэгэл 16 оны SMS-аас одоо 10 жилийн дараа нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцийн талуудын бүх талуудын шүү дээ. 17 дугаар баг хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулалт явж байна тийм ээ. А дэлхийн малчтын форум урд хожид дэлхийд тохиолдож байгаагүй. Монгол зохион байгуулсан. Монгол улс нүүдлийн мал аж ахуй, нүүдлийн иргэншил соёлын өв болсон улс. Тэр өвөө өнөөдрийг хүртэл 4-5 мянган жил тэгээд ирсэн улс гэдгээ нотлон харуулад Монгол улсын мал аж ахуй, нүүдлийн иргэншил соёлыг олон улсын брэнд болгож чадсанараа нөгөө өргөөж гэдэг юм чинь харагдах байхгүй юу? Тийм ээ? Одоо брэнд болгочлоо шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын ч брэнд болгочлоо, ерөн зүгээр олон улсын брэнд болгочлоо. Тэгээд ер нь энэ Монгол улсын гадаад бодлогод одоо энэ олон талт дипломат бодлого бол их зөнгөлөх байр суурьтай байна гэдг нь ингээ харагдаад байна шүү дээ. Ингээ би ингээ олон баримтуудыг дурдлаа шүү дээ онгоноор та. Бид бол нэгдсэн үндэсний байгууллагыг юу гэж харж байсан бэ? За 61 онд элссэн. За элсэхээр 46 оноос хойш хөөцөлдсөн. 61 онд жинхэлсэн. За 90 он гартал. За 21-р зууны хүртэл Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээнд Монгол улсын одоо үндсэн баримталж байсан бодлого бол дайн инх тайвны асуудал. Хүн төрөлхтнийг шинэ дайнд учруулахгүй байх, тийм ээ. Аюулгүй байдлыг цахин хамгаалах, зэвсэг хураах их том өрөө лооцсон байсан л да, зэвсэг хураах гэж. А гэтэл одоо үүнээсээ салбарлаад Монгол улс зөвхөн энэ улс төр аюулгүй байдал инхийг сахиулах чиглэлээр ажилладаг биш. Энэ хүн төрөлхтөнд тулгараад байгаа байгаль орчны энэ том хямрал, цөлжилт, тийм ээ. Одоо уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаалал, усны хомсдол цаашлаад үлсгэлэн рүү яваад өгч юм тийм ээ. Энэ аюулуудын эсрэг дэлхийн нийтдээ хамтран тэмцэхэд бэлэн байна. Монгол улс өөрийн бүх боломжоо та нарт илтгэн харуулж байна. Ил тод байна. Бүх юм шилэн байна. Монголд нуух зүйл байхгүй. Энийг гаргаад тавьчихвал. Тэгэхээр энэ бол одоо нэг өрөөгөөч гэдэг чинь миний яриад байгаа нь тэр байхгүй. Доллараар биш ээ. Өнөөдрийн доллар чухал биш. Тийм. Мөнгөөр хэмжигдэхгүй. Цаана цаглашгүй хашаалбагдлаа гэж. Би тэгж яриад байгаа юм л да. Тийм. Өнөөдөр COP17 3 дахь өдөр үргэлжилж чинь та бас 2 өдөр оролцсон хүн шүү дээ. Тэгэхээр бас яг онцлог таны оролцсон ямар арга хэмжээнүүд байв. Дээрээс нь одоо би тантай зохион байгуулагч орны павильон таарсан санагдаад байна. Тинчээ бол яг Сауди Арабийн гэдэг юм уу 22 улсын үзэсгэлэн болж исэн. Та би бурууснааг бол Сауди Арабид суух элчин сайдаар ажиллаж исэн. Анхны элчин сайд. Тийм. Тэгэхээр бас яг Сауди Араб улс ч одоо манайхтай харьцуулахад нэг нөгөө хэлэхэд бол асар ялгаатай хөгжлийн хувьд ч тэр утгаараас энэ цөлжилтийн асуудалтай яаж тэмцэж байгаа тэр талаар. Тийм. Би энэ Арабын ертөнцийн элчин сайдаар ажиллаж исэн. Тэгээ Сауди Арабт бол дипломат харилцаа 2007 онд тогтоогоод 2009 онд анхудаа томилогдчихсэн хүн л дээ. Тийм. За Иран байна ялгаа байхгүй. Би Иран тавсран сууж байсан. За булангийн орнууд байна. За Египт байна тийм. За тэр явын улсууд бол яг л Монголтой адилхан. За ялангуяа Арабын орнууд Иранд ч гэсэн нүүдлийн мал аж ахуй байж байгаа юм. Нүүдлийн мал аж ахуй яг байж байгаа юм. А яг Монгол шиг ингэж улс орныг бүхэлд нь хамарчихсан ийм өргөн далайчтай биш л дээ. Тэгээ нөгөө бедуин гэж одоо цөлийн нүүдэлчдийн жижигхэн аж ахуй тийм ээ. Нэг жижигхэн ямааны аж ахуй, хонин тэмээч гэдэг юм уу тийм. Байх нь байгаа юм. А тэгвэл өнөөдөр бол тэр Арабын орнуудыг өрн залаад аваад ирж байна. За Сауди Араб бол 2024 онд энэ COP16-гийн дарга байсан тийм ээ. 16 дугаар баг хурлыг улс орондоо зохион байгуулаад тэгээд 2 жил даргалж байгаад үүргээ сая манай улсад шилжүүллээ шүү дээ. Манай гадаад харилцааны сайд Батцэг Алберсаар аваад COP17-гийн дарга боллоо шүү дээ. Тэгэхээр бол бидэнд бол нийтлэг зүйл зөндөө байна. Тийм. Тэр 24 оныхны уулзалтанд манай ерөнхий сайд оролцож байсан л да тийм. Сауди Араб тийм. Тэрийг бол би мэдчихэв. Тэгэхээр бол энэ уур амьсгалын өөрчлөлт бас туслаа шүү. Ерөнхийлөгч бол оролцсон тийм Эмиратад, Азербайджанд оролцож байсан тийм. Одоо энэ оных дахиад болно л доо. Бодохгүй болно. Энэ бол цөлжилттэй тэмцэх. Уур амьсгалын өөрчлөлт бас туслаа. Энэ нэг холиод идэх улсууд. Тэгэхээр энэ Арабын ертөнцийн хувьд бол би тухайн үед бол бас туршлагын аль болохоор судлаад Монгол дэлгэрүүлэх санаатай ялангуяа энэ булангийн баян орнууд тийм байгалийн баялаг нефт байгалийн хийгээс олсон орлогоо
тийм тусгай санд хоримтлуулаад тэр сангаас ямар үйл ажиллагаа явуулд юм бэ гэд би олон удаа судалгаа бичиж явуулж ирсэн. 2007 онд ерөнхийлөгч инквайрийг төрийн айлчил хийхэд би дагалдаж Эмират, Кувейт, Катарт айлчлаад за тэр айлчлалын мөрөөр идэвхтэй ажиллаж ирсэн л та. Тэгээд би Кувейтэд жоохоо бариад явж байлаа, тусдаа бас ажиллаж байлаа, Сауди Арабид очлоо. Тэгээд энэ байгалийн баялгаас олдог орлого болвол ингээд ард түмэн дээр ингээд бэлнээр тараадаг биш. Өөр олон сувгууд байдсан байна гэх тийм ээ. Сонгодог жишээ болгож жишээ нь би нөгөө нүүдлийн байлгачгоос хэтэрчлээ шүү. Нөгөө байгалийн баялагад адилхан бид нэр зовлонтой учраас яриад байна шүү дээ тийм ээ. Адилхан асуудалтай. Тэгэхээр хонд айл өрхвөр усны мөнгө төлдөг. Тог цахилгааны мөнгө төлдөг. Тийм ээ. Телефон утасны мөнгө төлдөг. Одоо юу гэдгийг энэ интернетийн сүлжээний мөнгө төлдөг. Тэр нөгөө сангаас олсон даадаг энэ тийм тохиолдлууд байгаа юм. Зарим тохиолдолд бол шатхуун дээр өнгөлт үзүүлдэг. Тийм графиктай тэр одоо айл өрхүүдэд тэр шатхуун үнгүй юм уу хямдруулсан үнээр өөрчлөгч гэдэг юм. Ингээд нөгөө тэр их баялагын чинь хоримтлыг бий болгоод хуваарлд юм байна. Тэгээ ирээдүйн хойч үедээ их удаан хадгалдаг юм байна. Тэгээд нөгөө эрсдлийн сан гэдэг юм их байгуулчихдаг. Хондоо 90 онд л би тэгэхэд Кувейттэй холбоо байхгүй байсан. Хожим би Кувейт элчин сайд хавсарч явахдаа олж мэдсэн. Яг тэгвэл 90 онд Ирак бол Кувейт рүү халдан төрөмгөлээд тэр улсыг эзэлж яваад хагас жил ноёрхсон шүү дээ. Тэгээ Кувейтийн чинь хамаг нефтийн ордуудыг устгаа шатаагаа дэлбэлээд нөөцлсөн нефтийн цөмөн дээрэмдээд ингээд зогтаагаад гараа явсан. Тэгээ Кувейтийн эмир бол шууд тэр нөгөө ирээдүйн хойч үедээ хадгалж байсан сангаас 65 тэрбум долларыг бол шууд цэргийн босголтод зарцуулж байсан. Тэ? Гадаадаас өр тавихгүйгээр, өр зээл тавихгүйгээр. Тэр нь бэлэн байж байсан. Тэр мэдээж Кувейттэй биш л дээ. Тэр Европын ч юм хаан ч юм хүчирхэг банкнд байсан баг. Тэгэхээр нөгөө хоримтлаас бий болдог тэр орлогыг чинь ингэж байгалийн баялагаас бий болдог орлогыг чинь ингэж хоримтлал болгож чаддгийм байна гэдгийг харуулж ирсэн. Би нааш нь төврөгөө зөндөө олон удаа энэ талаар танилцуулах мэдээ санал дүгнэлт бичиж өгүүлж ирсэн хүн л да тий. Тэгэхээр аль алийг би ярьж болно л да. Тэр болгоныг одоо ярихад цаг хүрэлцэхгүй тий. Тэний гэсэнчлэн цаг бас айгүй байгаа. Тийм учраас бид сүүлийн асуултыг асууя. Яг энэ одоо олон улсын харилцааны бүр яг мэрэгжлийн дипломат хүн ирсэн учраас би нэг асуух зүйтэй баг. Өнөөдөр дэлхийд дахин дайн дажинтай бас маш их сорилттой тулгарч байна. Манайх шиг ийм газар зүүн байралтай хоёр хөршөөс одоо ийм хамааралтай улсын хувьд өөрсдийн олон тулгуурт гадаад бодлогоо ер нь энэ олон хурлыг зохион байгуулснараа бас идэвхжүүлж байна гэж одоо secure одоо хамгаалж байна гэж ойлгож байна. Тэгвэл энэ чинь Монгол улсын гадаад бодлогын нэг дархлаа шүү дээ. Энэ олон талт хамтын ажиллагааны энэ идэвхтэй дипломат бодлого чинь Монгол улсын гадаад бодлогын дархлаа. Бүр томоор арай Монгол улсын тусгаар тогтнолын бас нэг дархлаа нэмэгдэж байгаа байхгүй юу? Улам л бэхжиж гэсэн үг. Манай гадаад байдал, тийм гадаад аюулгүй байдал, гадаад байдал маань бэхжиж байна. Яг тэгвэл энэ нэгдсэн үндэсний байгууллагын энэ олон талт хамтын ажиллагааны идэвхтэй хариуцлагатай тоглогч нь Монгол улс мөн байна. Энэ олон улсын том форумыг зохион байгуулж чаддаг юм байна. Бүр энд бол үнэхээр гарч байгаа юм байна гэдг нь харагдаж байна. Тэгээд энэ форумыг зохион байгуулах хамгийн аюулгүй улс орн. Тийм ээ? Хамгийн аюулгүй улс орн. Өнөөдөр айц салга, тийм ээ? Энэ олон улсын форум болж байгаа газруудад чинь ойрхон дайм болж байна шүү дээ. Хондоо 2024 оны Сауди Араб, өнөөдөр 2026 оны Сауди Араб харьцуулаад үзэлтэй тийм. Арамко гэдэг тэр нефтийн том төрийн компани өдөр болгон Йемений хөсөөтүүдийн агаарын давталгаанд өртөөл шатаал нефтийн ордууд нь шатаад байж лээ шүү дээ тийм. Сауди Арабын нэг хөлөг онгоц улаан далаагаар тээвэр хийгээл явж хахад хуужингийн давталгаанд өртчихлээ шүү дээ тийм. Гэтэл Монголд ямар ч асуудал болго. Ягаад гэвэл Монгол инхтайвч болсон. Угаасаа энэ аюулгүй байдлын баталгаагаа хамгийн түрүүн хоёр хөштэйг стратегийн ижүүрийн түншлэл тогтоогоод байгуулчихсан. Цаана стратегийн түншлэлтэй 8 улс байна. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй супер улсууд байна. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн гишүүд байж. Тэгээ хүчирхэг Япон байна. Тийм ээ. Чин Францтай ямар онцгой харилцаа байна гэдэг чинь. Ингээд аваад үзэлтэй. Өнөөдөр Монгол улс дэлхийн 20 гаруй улс орон одоо олон улсын харилцааны субъект 21 түншлэлийн ямар нэгэн дэшийн харилцаа тогтоод. Тэгээ түүнээс бол 10 стратеги, 2 нь ижүүрэн дотроо гэдэг. Ингээд ярих юм бол Монгол улсын гадаад бодлогын дархлаа улам л бэхжиж, нэмэгдэж л гэж ойлгох хэрэгтэй.
би тэгж дүгнжээ. Цаг гарган мэдээлэл өгсөн танд их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ Тэнгэр телевиз COP17 ногоон бүсээс та бүхэнд шууд хүрч байгаа. Өнөөдөр манай студид олон улсын харилцааны судлаач профессор Элчин Сайд асан баяр хүрэлцлээ.